Монгол банкыг Америк үдээ мэдлээс аваад улс орны долларжилтыг арилгана. Ханшиг доктортой болгоно. Хуульчлаад. Гадаад валютын нөөц, гадаад худалдаага зохицуулдаг. Монгол банкны хууль дандаа хуулиуд байхгүй. Монгол банкны хууль, гадаад худалдаа, валютын нөөцийн менежментийн тухай хууль, ханшиг доктортой болгосон хууль. За энэ хуулиуд. Дараа нь нөгөө талд ард түмний банк байгуул хууль байгуулчихна. Тэгээ бүх ард түмэн өөрсдийнхээ дансыг иргэдэн дансаа нэгээд, компаниуд нь дансаа нэгээд, засгийн газрын болон төрийн өмчтөд бүх компаниуд дансаа нэгээд мөн үү? Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын хөрөнгө оруулалт хийсэн Монголоос тусгай зөвшөөрөл авсан бүх компаниуд засгийн газар тусгай зөвшөөрөл авсан байгаа шүү дээ. Тэд нар бүгд дансаа нээчихэр чинь тэр лоерчин банкны эзэд юу ч үлдэхгүй. Мөн үү? Тэгээд тэр ард түмний банк нь нөгөө засгийн газар нь өөрсдийнхөө мэдлэлтэй байгаа Монгол банкаараа дамжуулаад төгрөгөө өвдөд ард түмний банк руу өгдөө ард түмэн тэрийг хүүлэхгүйгээр мөн үү? Жилийн 2% сэтрэхгүй хураам шимтгэл аваад эдийн засаг руу гаргахаа. Тэгэхээр жинхнээдээ зах зээлийн нийгэмч бий болох байхгүй юу? Удаалж байна те. Тэгээд эхлэхээр бид нар гаднаас зээл авах хэрэггүй болчихлоо. Мөн үү? Гаднаас зөвхөн хамтын ажиллагаа хөрөнгө оруулалтыг хамтар шийдэхээс биш. Зээл авах хэрэггүй. Зээлийн эдийн засаг биш. Мөнгө хэвлэдэг доторчлын хөгжлийн эдийн засаг гадналтаа болохоор хамтын ажиллагааны хөрөнгө оруулалтын төслүүдтэй болж үлдэх байхгүй юу? Юус ийм энгийн